Та нар гадаад цонхоор хардаа амар гоё. Тас бодорсон орой. Бид гурав. За хэлсэн байна тий. Хэлсэн. За бүгдээрэнд нь арай мэндэ. Манаас Арамын боловсрол Дараа минь боловсролын төвөөс 7 хоног бүр ээлжид вебинар маань ихэд бэлэн болсон байна. Өнөөдрийнхөө вебинарт хоёр гайхалтай багштайгаа оролцох гэж байна. За манай хоёр багш маань хамгийн нэгдүгürt бол манайх YouTube хуудастай жишээ ярих гэсэн подкастыг явуулдаг байгаа. Манай жишээ ярих подкастын маань хоёр хөтлөгч манай подкастыг явж явдаг хоёр гайхалтай багш маань байна. За тэгээд мөн манай боловсролын төвөөс жилийн хувьд бол маш их оюуны бүтээлийг гаргаа. За тэрийгээ сургалтантайгаа тэгээд нэлээд их дүгнэлт илрүүлээд одоо эхний хэлэлт маань гээ дууссан. Загдаа дууссан. Тэр гайхалтай бүтээлийн маань English Alphabet Book тэ эхний номжаа. За тэр номны маань ингээд зохиолч хоёр дахь номын маань бас редактор хийсэн энэ хоёр гайхалтай багш маань байна. За мэдээж бол та бүхэн харж байгаа байх маш олон вебинараар ингээд спикер хийж байгаатай багштайгаа хамт бацсан миний би хамтран өнөөдрийнхөө вебинарыг зохион байгуулах гэж байна. За манай хоёр багш бас өөрсдөө танилцуулаад өгөөрэй. олон багшаас эхлэе. за. Яг миний Бүгдээ үлэг байцгаана. Намайг Хулан гэдэг. Одоогоор мөрөөдлийн жигүүр боловсролын төвд ангилны багш мөн англи хариуцсан сургалтын менежерийн ажлыг хийгээд явж байгаа юм хүн байна. Тэгээд вебинараа бас хийлгүү оролцохгүй удсан чинь жоох эвгүй болсон юу? За. Уралгаас баярлалаа ярих байгаа татаатай байна. байлгаа. За сайн бацгаана уу гоё зас бодорсон орой минь хүргэе. За намайг сувд ирсэн гэдэг. Мөрөдлийн жигүүр боловсролын төвд англи хэлний багш гэдэг. Хүн сайн хэлсэнчлэн улан багштайгаа нийлээд YouTube дээр teacher tail жишээ гэдэг подкастыг хөтлөдөг. Тэгээд маш олон гоё эпизод ангиуд хийсэн байгаа. Тэгэхээр тэр YouTube сувгийн маань ч гэсэн subscribe хийгээрэй, коммент хийгээрэй гэж маш их хэлье. За тэгээд нэг цагийн турш улан багштайгаа батцсан менежертэйгээ өөрсдөө гоё шинэлэг санаа өөрсдийнхөө тий ажил хэрэгжүүлдэг шинэ санаануудаас хуваалцахад бас таатай байна. За баярлалаа. Минийх нэг жоохон гацдаг юм уу? Жоохон гацтай байгаад. Харин та хоёр яриа гинт яахгүй. Нэг жоохон гараад шүү. За гайг байхаа. Өргөжлүүлээ. Тэгээ бид хэдий мэдээж энэ вебинар үе шатаа хийж байгаа зүйлс маань мэдээж бидний ажилтай холбоотой тэрэл одоо боловсролын байгууллагад ажилладаг. Одоо энэ боловсролыг арай өөр төвшөнд аваач тий хүүхдүүдээ сургая. За залуу багш нартай арга туршлагаа хуваалцъя. Тэгээд энэ ямар арга болж байна, ямар зүйл маань үр дүнтэй байна. Энэ бүхнийг ингээд харамгүй түгээн дэлгэрүүлж байгаа ийм боётой ажил байгаа шүү. За тэгээд бид хэдий ярианаас тий өөрийнхөө сургалтандаа, ажилдаа хэрэгжүүлээд явах гой санаа байвал шүүрээд аваарэ гэж бас одоо сонсож байгаа болон одоо бидний вебинарыг нөхөд сонсох хүмүүстээ бүгдэнд нь хэлмээр байна. За тэгээд хамгийн эхнийхээ асуултаар бүгдээ ерөөхдөө би өнөөдөр 4-р ангидаа орсон. Тэгээд 4-р ангийнхаа математикийн хичээлд ороод сүүлийнх нь 5 минутанд засарлаа. Хичээл нэг хүүхдүүдээс нөгөө эхний дууссан хүүхдүүд маань уцаа хараа сууж байсан аахгүй юу? Тэгэхээр сонирхоод чи уцаараа одоо та нар яг уцаа үзэхдээ юу сонирхдаг вэ? Facebook сонирхдаг юм уу? Instagram-аар юм уу? TikTok юм уу? YouTube юм уу? Та нар ер нь алин гоор орд юм бэ гэж асуудалгаа аваад асуусан чинь нэг хүү бүр ингээд YouTube хуудас нийчиж. YouTube хуудастай нэ. 26 subscribe хийсэн 26 хүн дагсан байна. Тэгээд багшийн дагсан хүмүүс ихтэй ерөөсөө манай ээж аа миний таньдаг хүмүүс биш штэ гэх тэрийг ингээд аяга бахархаа ярьж байгаа байхгүй. Оо чи бүр YouTube хуудастай бо тэгээ ямар хөө төрлийн бичлэг хийдэг ингээд гэсэн чи ер нь аль ингээд зүгээр яг энгийн ширээний хаар цугаад хоол молоо идж байгаа нэг энэ тайлбар бичлэгийг хийд юм байна. Тэгээ
яа. За багийнх ч маань яриад жоохон Тийм үү, багшнаас нэг YouTube боц хөгжүүлээгээ бодсон. За одоо болсноо. Одоо зурлалчлаа. За. Тэр YouTube энэ яагаад миний хацад амлаа. Өнөөдөр интернетээ зөндөө яллаж чах цаг. Болоод ирэхээр. Одоо зүгээр нөө. Одоо зүгээр байна. Орж гараад байна. Айгуу төвхтэй болох нэг. За би таашд шилжүүлчихэд нэг сальна. За тэр хүүхдээ хэлсэн нэг надад өгсөн зөвлөгөө нь болохоор гэж та ингэж бичлэг гэж бол өөрийнхөө царайг оруулах хэрэгтэй гэж байгаа байхгүй тэр бүр ингэ зөвлөө. би ингэ хөгжүүлэх гэж байгаа байхгүй гэсэн наад зөвлөгөө та өөрийнхөө царайг харуулах хэрэгтэй. Тэгээд ингэ хүмүүсээс ингэ яг хүний юм хийж байгаа юм уу? Ингэ хоол хийж байгаа бичлэгээс үздэг. Гэвч бүр ингэ хизээний ингэ бүр блогер болцсон тий ютубер болцсон. Тийм хүүхд ингэ сууж ирсэн биш үү? Тэр их нөгөө хүүхдүүд одоо юу хөтөж өөрөө ингэж байгаа л та. Гэхдээ бүр ингэ тийм төвшөнд үзсэн байна гэсэн чинь бүр ингэ вау өнөөдөр би вебинар хийх гэж байгаа шүү дээ. Одоо шинэ үеийнхний хүүхдүүдийн талаар ямар хөө байна. Тэгээ яаж өөрчлөгдөж чинь ямар онцлог давуу талтай байна гэдэг талаар ярилцах байгаа мөртлөө тэр хүүхдийн үг сонсчод би өөрөө гайхсан шүү. Тэр мэдээд байгаа хэрнээ. Тэгэхээр таны хувьд бол шинэ үеийн хүүхдүүдийг юу гэж харж байна? Одоо бидний үеэс ер нь ямар ялгаатай байна? Та нарт тийм яг сая юу шиг тийм өөрхөн жишээ байна уу? Бидний ер нь хоорондоо ямар хэлээр яриад байна? Жишээ нь зөндөө байна. Манайд бас ютубер хүүхд байгаа. Тэгээ ярилцахаасаа өмнө өрөөсөө огт мдээгүй байсан. Хичээлээ заачгаал. Хүн хичээлийнхаа талаар ярилцдаг байсан бол нэг өдөр би тийм хичээлээ орлого жоохон ховба заад хичээл дээрээ. Тэгсэн чинь бас YouTube дээр юм байна. Тэгнээ бүр ингээ 1500 дагагчтай. Вау. Тэгээ би тэгэхэд бүр ороод YouTube-ийн ухаад бичлэгнүүдээс нь үзээд тэгээ нөгөө тоглоод компьютерийн тоглоом тоглож байгаа бичлэгээ оруулдаг юм байна л да. Тэгсэн чинь нөгөө хүүхд маань бүр амар нөгөө тоглоомоос сонирхуулаад яриад эн чинь ийм учиртай байхгүй юу багшаа. Тэгснээр та бараг тоглож үзэх үү би тань заагаад өгье. Та манай цугийг бас заачих. Тантай бас ингээ подкаст хийдэг штеп. Танаа хідэн subscribe-тай байгаа юм л. Тэгэхээр ингээ тиймэрхүү яриа өрнөсний дараа ингээд бас амар гоё тухайн хүүхдтэй ингээ connection үүссэн юм шиг санагдсан холбоо. Нэг алхам ойртоод очсон юм шиг санагдчихсан тохойд бол тэр яалтчгүй нөгөө дижитал орчинд өссөн хүүхдүүд учраас утас, таблет, компьютер гэх мэтчлэн одоо интернет ч юм уу. Иймэрхүү зүйлсээс хамааралтай тэдний бүр ингээм амьдралын нэг хэсэг болсон үе амьдраад байна шүү дээ тийм альфа үеийнхэн. Би ч бас тийм эртнийч хүн бас биш. Уг нь бол Gen Z юм байгаа шүү дээ. Чиний дараагийн хүүхдүүдтэй ярихад амар содон байгаад байдгийн. Содон агшийн хувьд ямар жишээ байна? За одоо манай вебинарыг үзэж байгаа хүмүүс ерөнхийдөө бол нөгөө хүүхдүүд одоо хүмүүсийг нэг үе үеэр оноор ингээ хуваагаад байгааг нь ойлгож байгаа л та. Би тэрийг ингээд зөндөө олон харж л ийсэн. 97-оос 2025 оны 97-оос 2012 оны хүмүүс юм бэ? 13-аас 25 оных чи альфа юм бэ гэж мэддэг байсан л та. Гэтэ тэр ингээд яагаад ч юм уу ингээд яг тэр болоод ингээд яг үнэн ч юм уу худлаа ч юм уу гэж боддог байсан. Тэгсэн чинь яг ингээд хичээл заагаад тэгсэн чинь ингээд яалтчгүй одоогийн хүүхдүүд ингээд бүр шаалуу ямар сайнаа ингээд нөгөө нэг ингээд математикийн даалгавраа ингээд бодлого зургийн дараа шууд юу ачдаг. Хагаал очдөг ингээд интернет орчинд ерөөсөө ингээд ажиллаад ерөөсөө түүртгүй ажиллаад сурцсан ийм хүүхдүүд одоо өсвөр насны хүүхдүүд ялангуяа маш их байна. Тэгээд өөрийнхөө сонирхсан бүх юмыг ингээд ороод үздэг юм хүүхдүүд байгаа байхгүй. Тэгээд би ингээд нөгөө англи хэл зааж байхдаа ингээд нөгөө нэг хүүхдтэй харалжсэн. Тэр хүүхд маань ингээд англи хийхэндээ ингээд англи хэлийг ашиглаад хаашаа юм гүнзгий юм хоббигоо ингэж гож болдог юм. Тэгээд тэрийг хичээл дээр надад асууж намайг ингэж бас юм бодолд ороод би ч бас нөгөө англи хэлийг багш учраас яг шинжлэх ухааны юм гүнзгий мэдлэг надад бүр байхгүй. Тэнгүүл тэр хүүхд маань яг хобби нь болохоор юм Galaxy одоогоор судлал сонирхдаг. Тэгээд англи хэлийг ашиглаад янз юм YouTube, подкаст тэгээд ийм одоо нөгөө ChatGPT-гээс маш олон асуулт асуугаад ингээл хариу мариу олчдаг ингээд амар гүнзгий мэдлэгтэй болсон. Нөгөө интернет орчныг ашиглаад тэгээд тэрүүгээр ингээд надаас ингээд зөвлөж ингээд асуугаад байдаг. Эх хооронд нь би чинь нөгөө зөвхөн л англи хэлний багш гэл дөрвөн мөргөө заавардаг гэл жоохон хязгаарлагдал байсан яг шинхэн багш болж байгаа үедээ тэгээд би чинь тэгээд
ийм ямар мундаг хүүхдүүдтэй ажиллаж байгаа юм байна. Зөвхөн ингээл уртхаа игээл даалгавар өгөөл нэг ганц дөрвөн цагаар ингээ яваад болохгүй юм бэ. Энэ хүүхдүүд чинь шал өөр орчинд маш юм нээлттэй орчинд амар олон мэдээлэлээс өөрийнхөө хоббиг ингээд тэр олон мэдээлэлээс шүүрээд авах чадвартай юм байна гэж бас ингээд өөрөө өөртөө бас ингээд дүнэлт хийж ирсэн. Жижигхэн хүүхдүүд маань хүртэл ингээд ерөөсөн гар хуруу амар сурамгаа. Тэгээд нөгөө юм одоо ингээд намайг одоо интернеттэй ингээд холбогдохоор би ингээд инсталл оншуулаад ч юм ингээд байж байгаа. Багшаа би гэж ингээд ерөөсөн софтвер юм софтверийг маш сайн мэддэг юм айгуу сайн болцсон байлээ. Тэгэхээр ингээд өсвөр насны хүүхч гэлтгүй ингээд жоохон хүүхдүүд маань одоо нөгөө нэг манай Джон байдаг шүү дээ тий. Ерөөсө компьютерийн бүх юм багшаа тэр чинь компьютер чинь би форматаад үгүй би тэгээд үгүй гэж ингээд ерөөсө ингээд жоохон хүүхд гэж миний ноутбукны ингээд форматлах гэдэг ингээд дайраад байдаг. Тэгээд тэр хүүхд манаас нөгөө хобби нөгөө нэг код бичиж нөгөө нэг робот өгсөрдөг хобби тоо. Тэгээд ингээд математикийн юм янз янз бодлогыг ингээд багшаа математик энэ хэцүү бодлогыг би тэнд энийг програмаар бодож үзүүлэх ч юм уу ингээд маш юм миний одоо баг байгаас би бодлол ингээд 3 дугаар ангид юун компьютерийн програм тэг компьютер лаптоп ноутбук формат хийх байтугай тийм одоо тийм чадвар байгаа гэхдээ одоо энэ хүүхдүүд маш чадварлаг болсон. Тэгэхээр тэр хүүхдүүд маань ингээд буцаад багшаасаа тийм мэдлэгийг ингээд авахыг амар хүсээд байдаг. Тэр чинийгээр ингээ багштайгаа бас тэр төвшөндөө ингээ ярилцах хэрэгтэй. Гэтэл би чинь ийм чадварлаг бүх юмд те тийм чадварлаг биш учраас яалч хүүхдүүдтэй бас юм чирэгдэх бас юм тохиолдол бас гараалга. Тийм шүү тий. Жамон хувьд бол бүр үнэхээр тасарсан. Яг л нэрээ компьютерийн зарим програмыг бас яг мэдхгүй асуух тохиолдол байдаг шүү дээ. Тэг баг энэ коридорт компьютер дэлгэцэн янзлаас онж идэв л ч чад хэдгээр ангил. Дөрөвдүгээр. Дөрөв байхаа тий. Дөрөв тавгаар. Дөрөвдүгээр ангийн хүүхдийг баг ирээдүйн ингээ зарлагын тодорхойлсон код бичээд одоо программистийн талаар бүр ингээ мэрэгшгээр ингээ шийдсэн байна гэдэг чинь үнэхээр гайхалтай шүү дээ. Тэгээ миний хувьд бол ер нь нөгөө анх презентацийн дэлгэцээр ингээд хичээл заах нь тэр нэг надад амар шин содон тэр үеийн хүн байна л да би. Дөнгөж нөгөө технологи огт байгаагүй ш байсан. Дөнгөж эхэлж исэн, хөгжиж эхэлж исэн тэр үеийг болохоор огт мэдгүй бол биш. Гэхдээ яг хөө тийм их юм орж ирэхэд нэг айгу баярлалаа. Тэр нэг презентацийн заасан хичээл заасан өдөр нөгөө ямар хичээл сайн хичээл гэдэг үл тэр чинь. Ямар хичээл гэдэг лээ нөгөө баахан багш нар ардаар орж суугаал тэгэл бид хийжсэн гэж. Нээлттэй хичээл. Нээлттэй хичээл яг тэр нэр яг энэ доомортлоо гарч ирдэг. Тэр нээлттэй хичээл гэдэг чинь ингээ маш гоё юм шин хичээлийг үзэх юм боломж олгодог байсан. Гэтэл өнөөдрийн төвшөнд бол тий. Телевизээр заагаад яг тухайн хүүхдийн бүр ингээд мэдлэгийг бол хаанаас ч авах боломжтой бүр ингээд цар хүрээнд хилцсэн багшаасаа илүү чинь мэдэх боломжтой. Заавал зэрэг багш заахгүйгээр бүр ингээд ашиглах боломжтой бүр мэдээллийн юм 900 амьдарч байгаа хүүхдүүд тий. Тэгээ тэргээ нөгөө мэдээллийн урсгал бол хүүхдүүдийн хурдтай хөгжих юм чадварнаас аяг хурдан дагаа хөгжиж идэв юм л дээ. Тэгэхээр хүүхдүүд юм ингээд ханаас ч хамаагүй ингээд мэдээ сурцсан байвал ингээд багш нар гахаад байх шаардлага алга байна шүү дээ. Бидраас илүү сураад мэдчихсэн. Тэгээ баг ингээд өөрсдийнхөө зорилгыг тодорхойлоод ямар ч чиглэлээр яаж хичээлэх чаа, яах чаа, хийх чаа гэдэг хүч шийдсэн. Тэгээ хүүхдүүд гэтэл одоо ингээд яг үе үед ингээд насны үечлэлээр ингээд энэ нөгөө нийгмийн шалтгаалж байгаа энэ өөрчлөлтүүд байгаа шүү дээ. Энэ өөрчлөлтүүд байгаа ч гэсэн одоо багш гэдэг хүн бол тухайн хүүхдүүдэд мэдэрч ойлгох одоо сая энэ хулан багшийн жишээг сайн сонсгоод гэжсэн шүү дээ. Нөгөө ютубер хүүхдийг ярахад ингээд багш сурагч хоёрын хооронд ингээд харилцаа үүсч эхэлж байгаа гэдэг. Тэгээ багш ингээд хамгийн сайн хийхдээ хүүхдээ ойлгож мэдж хийж чадах зүйл ингээд харилцаа үүсгэх амар чухал гэдэг шүү дээ. Ер нь ингээд хүмүүс хоорондын харилцаа үүсэж дараа дараагийн алхам тий тэр хүнийг ойлгох мэдэхтэй хичээлээ эсвэл тэр хүн тайлбарлаж чадах уугүй гэдэг чинь харилцаа үүсгэж эхэлдэг. Тэгээ миний жишээн дээр бас тэр 4-р ангийн хүүхдүүдтэйгээ би хичээлийнхаа нэг сүүлийн 5 минутанд тэгээ ярилцахад тэр хүүхдийн талаар ингээд ярихад бүгдийг миний ярианд орлоод гэсэн шүү дээ. Багшаа би TikTok хаягдсан шүү дээ. Багшаа би ингэдэж шүү дээ. Гэтэ миний 16 даагштай л даа гэх нэг дөнгөж шинээр эхэлж байгаа. Тэнгүүд бид хэдийн хооронд яг тэр хэдийн нөгөө мэдж байгаа сэдвэр яг ингээд харилцаа үүсэж эхэлж байгаа байхгүй юу? Тэнгүүд би чи манай эд чинь ийм сонирхоод байгаа. Ийм юм хийж байгаа юм байна. YouTube-ыг бол хийж эхэлж байгаа юм байна. TikTok-ыг бол бүр амар сайн үздэг гэж байна. Facebook-ыг бол та манай ээж аваа утсан дээр хаяа харагдаад байдаг. Тэгэхээр тэр хүмүүст бол Facebook бүр сонирн биш. Одоо бидний үеийн ч юм уу тийм манай Монголд ер нь хвчлэн ашиглаж байгаа програм бол Facebook шүү дээ тий.
Тэгэл тэр хүүхдүүд бол одоо Facebook-ыг ашиглахгүй байх нэ. Тэр хүмүүс яг л одоо энэ хүүхдүүд Facebook ашигладаг юм чинь Facebook ашигладаг байх гэдэг юудээс санаад иж болохгүй хаа. Тэгэхээр TikTok-ыг ашиглаж байна, YouTube-ыг ашиглаж байна. Тэгэхээр хүүхдүүдийнхээ яг энэ цаг үеийг мэдрэх тэгээд тэрэнд нь тохиролж багш ингээд арга барилаа өөрчлөх юм хэрэгцээ шаардлага байгаа байна. Тэгвэл одоо багшийн хувьд хаярт маань энэ үед ийм юм биш үү? Одоо би ингэх хэрэгтэй байна гэдэг нэг тийм юм өгсөн жишээ эсвэл одоо өдөр тутмын үйл ажиллагаанд нь тохиолдож байгаа. Шинэ үеийнхэнтэй харьцахад одоо шинэ багш нарт ямар асуудал байна? Эсвэл ямар гоё жишээ байна? Энэ их одон байна. Нөгөө жишээ яриа подкаст хийсээр жишээгээ л ярих сонирхолтой болсон байгаа юм шүү бид нар чинь. Саяхан хүүхдүүдтэйгээ нэг юм яриа болсон юм аа. Удахгүй багш нарын хэрэг байхгүй болно. Хүүхдүүд болохоор өөрсдөө тэгээд ороод юм л да. Багш нарын хэрэг угаасаа байхгүй болно. Чин техникийн технологи AI гэдэг бүр амар том юм хөгжөөд чинь. Утсаа ашиглаад бид нар бүх мэдээлэл авч байгаа штеп. Өссөн бүхнээс сурж байгаа штеп. Яачгүй тийм байгаа байхгүй юу? Өдөр шөнөгүй 24/7 бараг буцаа барих нь холгүй. Утнаас хамааралтай энэ хүүхдүүд үүсээд байна гэдээ бас пост яваад байна шүү дээ. Тэр шиг хүүхдүүд ерөөсөө өөртөө хэрэгтэй байгаа тэр мэдээллийг YouTube ашиглаа, эсвэл подкаст сонсоод, эсвэл TikTok гэх мэт зэрэг янз бүрийн платформ ашиглаад бүх өөртөө хэрэгтэй мэдээлэл авчиж байгаа байхгүй юу? Тэнгүүдээ багш хэрэггүй гэдээ бас бодгоод байна шүү дээ. Тэгсэн чинь нөгөө талаас бас нэг хэдэн хүмүүс бас пост бичиж байна. Юу яриад байгаа мэдлэг гэдгийг чинь багш л өгөх ёстой. Манай хэдэн багш нар бас өөрсдөө постоо бичээл бухимдлаа илэрхийлээд тэгж байна л та. Миний хувьд бол тэрний ерөөсө бухимдаад ах шаардлага байхгүй. Энэ бол угаасаа үнэн зүйл. Утсаа ашиглаад одоо манай Джон гэхэд ганцхан одоо HDMI ашиглаад компьютерийг зурагттай холбодог байсан бол HDMI ашиглахгүйгээр багш одоо энийг ашиглаад энэ аппликейшнийг ашиглаад тэрийг татаад ингээл зурагтай холбож штий. Тэгээ надад бүр HDMI-аас гадна 2, 3, 4 төрлийн ийм зурагттай компьютерийг холбох боломжийг тэр хүүхд хэлж өгöd байгаа байхгүй юу? Тэгээ тэр хүүхд чинь мэдээлэлтэй байгаад байна штий. Тэгэхээр багшийн зүгээс тэр байр суурь нь арчигдаж алга болно гэхээс илүү багшийн хүүхдэд өгж байгаа тэр хэрэгцээ нь юу үлдэх вэ те? Багш яг юу хүүхдэд өгч чадах вэ гэдэг талаас нь нэлээд яа. Тийм. Мэдлэг гэхээс илүү одоо тэр хүүхдийг урамшуулах, сэтгэл зүгээр нь дэмжих. Тэр сонирхож байгаа зүйл рүү нь улам чиглүүлж өгөх, хамттан ингээд гараа өгөөд хүүхд ч гэсэн багшийн гараас хөтлөөд ингээд чиглэлдээ алхдаг тийм тал руу багшийн үүрэг хувьж гинэ л гэж бодож байна би бол. Түүнээс биш ганцаараа гарч ий. Би мэдлэг өгдөг хүн, би энэ хүүхдүүдийг сургадаг хүн. Надаас сонсоод эднэр юм сурдаг гэсэн бодлоо одоо ортоос хаях хэрэгтэй л гэж бодож байна. Одоо ер нь яг үндэ би ч гэсэн ер нь хүүхдүүдэд сурч байна. Яг одоо надад тэгээд сүүлд нэг ап зааж өгсөн. Шууд YouTube руу яаж бичлэг оруулахыг мэдгүй. Тэгээд надад нэг ап үзүүлээд таблетэн дээрээ энийг та тарчих. Эндээс амар амархан орчдөг гэдэг. Одоо тэрийг торч үзэх гэж байгаа. Тэгэхээр бид нар захын мэдлэг өгдөг хүн биш. Буцаагаад баг хүүхдэд даалгадаг хүн болчих юм шүү. Тэгээд Жен гişээ яг саяны хулан багшийн хэлсэнтэй ер нь санал нэгж чинь тэгээд одоо тэгээд ингээл бүх юм робот болж ингээл багшийн хэрэг байна уу гэл ингээл маш их энэ янз янзын явж л юм л та. Тэгээд энийг бол ингээл ортой гэж бодож байгаа. Зарим хүмүүс юу яриад байгаа багшийн хөгжил гэж таахаанч хитэн жилийн дараа байж л юмстаа харж байгаараа ч юм уу нэг ийм хандлагуудыг бас ингээд энэ тэнэс би харж л байсан л та. Тэгээд яг үнэндээ мэдлэг гэдгийг бол хүүхэд хаанаас авах боломжтой. Ханаас ч хамаагүй авах боломжтой болцсноо нь яг болов үнэн. Тэгэхээр энэ одоо хэрэг багшийн одоо энэ хөгжил гэдэг зүйлд ингээд орлуулагчгүй зүйл байхаа бас болох гэдэг л та. Энэ дээр ерөөсөө юу бид нарыг одоо миний хувьд бодож байгаа ямар зүйл ингээд багшийн одоо ингээд тийм ажлыг ингээд байрлах бай гэхээр ерөөсөө багшийн мэдлэг чадвар түгээхээс гадна нөгөө soft skill гэж байдаг шүү дээ. Хүүхдэд урам итгэл өгөх, тэр хүүхдийг урамшуулах, тэр хүүхдэд сурах эренчлэл төрүүлэх гэх мэт л нөгөө нэг мэдлэг олохоосоо гадна soft skill-өө тэр хүүхд
хүүхдтэй ямар нэгэн emotion одоо connection буюу ямар нэгэн одоо нэг сэтгэл хөдлөлийн юм одоо юм харилцаа үүсгэх те тэр хүүхдэд одоо буцаа тэр мэдлийг те мэдлийг ийм мэдлийг те чамд мэдлийг ойлгуулах. За тэгвэл тэрийг хаанаас авахыг бол хүүхдүүд бол өөрөө хийчих юм байна. Тэгэхээр ерөөсөө л багшийн soft skill-үүдээ хөгжүүлж ерөөсөө хүүхдтэй байнга харилцаа хийдэг, хүүхдүүдтэй маш ойр байдаг. Дээрээс нь хүүхдийг сонсдог, тэр хүүхдүүд итгэл өгдөг гэдэг юм мэрэгжил одоо энийг бол угаасаа бол робот гэж чадахгүй, AI тань гэж тийм робот болох юм чадахгүй учраас энэ харин скиллүүдээ чадваруудаа багш юусоо хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг л юм бол ойрын одоо энэ жижиг багчуудаас л их ойлгож байгаа да. Тэгээд хүүхдүүдэд нэг одоо ингээл юм сонирхолтой зүйлийг ингээд ячхаараа хүүхд тэрийг өөрөө судлаад болоо мэдчихдэг юм талгаж ажиллаад байгаа байхгүй одоо хүүхдийн одоо яг юу сонирхоод байгааг мэдчихээ тэрийг хичээлтэйгээ холбоод өгчих юм бол тэр хүүхдгээл цаашаага тэр нөгөө нэг өнөр хөгжилтэй тэр юунууд ашиглаад одоо тэр нэг технологиуд шүү дээ. Тэр технологиудыг ашиглаад хүүхдүүгээр гүнзгий мэдлэгийг олоод авч чадсан юм. Багш хамгийн гол нь хүүхдэд ерөөсөө л сэтгэл хөдлөлөөрөө л ерөөсөө багш хамгийн ихэд холбогдох хэрэгтэй байна гэдгийг л бол ойрын жилүүд юм бол ойлгож байна. Тэгээд надад бас нэг юм жишээ байгаа юм. За. Окей. Гэт хичээл рүү яваад оронгууд надад нэг 4 5 дугаар ангийнхантай анги байдаг хөхгүй. Би зүгээр ингээл бараагаа харуулаагүй юу? Багшаа энэ YouTube-ийн энэ бичлэгийг үзсэн үү? Энэ TikTok-ийн энэ бичлэгийг үзсэн үү? Тэн дээр ингэж гараад та тэрийг сонссон уу? Өнгөрсөн шөнө ч юм уу хаа нэгтэй YouTube-ээс, TikTok-оос үзсэн тийм shorts бичлэгнүүдийнхаа талаар ярилцах амар хоббитой бүр ингээл талаас дахиад тэр YouTube-ыг сонссноо багшаа өөртөө тийм бичлэг оруулаад гээд тэр яриаг нэгээ сонсохгүйгээр багш нь хичээлээ заамаараа хичээлийн цаг бочлоо гэд шууд хичээлээ эхэлчихээр нөгөө эд чинь амар гониглаа бухимдаа зарим нь бүр уурлаа тэгээд өгөхгүй юу. Тэгээд сүүлийн үед би тэр яриаг нь сонсдог болсон. За багш наад YouTube-ыг чинь танихгүй. Гэхдээ ямар бичлэг оруулаад ялыг харъя гээл нөгөө эд чинь гяц буцаа гаргаж ирэл энийг хардаа гээл нэг 60 секундын бичлэг үзүүлээл тэгээд тэр талаараа ярилцаал инээдэн болоод гэж байгаа байхгүй. Яг энэ аргыг би warm up болгоод нөгөө сэтэлжүүлэх хэсэг дээр ашиглаж байгаа. Тэгэхгүй тэр яриаг нь сонсоод ингээд дэмжиж хоорондоо хөөрхөн юм гоё ангийн дулаах уур амьсгал үүсчингүүд хичээл рүү ороход амар байгаа байхгүй. Тэр ийм арга бас байна. Яг зөв сая би яг миний яг хэлэх гэж байгаа асуултыг баг холон дүгнэ хариулчлаа. Яг одоо ингээд нөгөө хүүхдүүд ингээд өөрчлөгдөж байна, хавьсж байна. Ингээд техник технологи 90 100 ирсэн байна. Энийг ингээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна гэдэг талаас нь бид нар аюух яриад байдаг те. Тэнгүүд яг нөгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэг хэсэг хүмүүс байдаг шүү дээ. Тэг үйлчлэл гэж юу байдаг ингээ би нэг үйлчлэлтэй холбоотой нэг рeel оруулсан тийм гэж юу байдیں۔ Энэ баг хин тамаатай юм гэсэн яасан. Тэгэл эн чинь ингээд угаасаа ингээд нийгмийн хувьд ингээ ховсон өөрчлөгдөж байгаа нийгмийн одоо тэр үед нь те ганцхан телевизэртэй баг интернет гэдэг зүйл байхгүй телевизээр нэг 2 сувг үзчихсэн бол өнөөдөр ямар хэмжээд очсон байна гэл технологийн хувьд яаж өөрчлөгдөж ин гэл харж шít. Тэгвэл тэр технологиг хэрэгжилж байгаа хүн яаж өөрчлөгдсөн байна. Тэгвэл 2 сувг үздэг бол тэр 2 сувгаас мэдээлэл авч ял өнөөдөр энэ хүүхдүүд чинь төмөн сувгаас мэдээлэл авцсан байна. Тэр багш ч гэсэн яг ингээд энэ авж байгаа мэдээлэлтэй ийм их ингээд олон мэдээлэл донд ингээд байгаа энэ хүүхдүүдийг тухайн хичээл рүүгээ яаж ингэж чиглүүлж маневр хийж орох вэ? Одоо мэдээлэлтэй энийг хүлээн зөвшөөрөх ёстой байна. Тэгэхээр тэгвэл та хүүхдүүд чинь тэгээ баахан замраагүй мэдээлэл авцсан инээтрээ гэл нэг тийм ямар ч юм ярьсан ингээд нөгөө талаас нь хардаг хүмүүс байна л да. Хэлээд нөгөө талаас нь л хараад байдаг. Тэгэхээр энийг угаасаа ингээд бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ угаасаа ингээд ирсэн, хаяанд ирсэн. Та өөрсдийнхөө хүүхдүүдийг харахад л байгаа шүү дээ, тий? Хүүхдүүд чи юу үзэж чинь, юу сонсож чинь. Одоо хамгийн наадлын жишээгэл манай охин 4 настай байхдаа, одоо 5 настай. 4 настай байхдаа хүүхэд хаанаас төрдөг вэ гэдэг асуултын хариулт өөрөө олцсон байсан байхгүй. Вау. Би баг 12 дугаар ангитай л мэдэж байгаа. Харин яг өөр дээрээ бодлохоор би ч өөр ингээд бараг нөгөө бэлгийн боловсрал гэдэг хичээл ороод тий тэгжээж л мэдсэн байх. Тэгсэн чинь би нөгөө нэг жирэмсэн байхад ээж одоо хүүхдээ яаж төрүүлэх юм ингэж төрүүлэх юм ингэж төрүүлэх юм гэд гитцээ ингээд зүсч цааж байгаа энэ тэр хүүхд чинь тэгэхээр нөгөө хийсвэр хагалхааг хүртэл ингээд мэдсэн байсан аахгүй. Би тэгээд би тэр мэдээлэл авцсан байгааг ингээд мтэгүүд ингээд өөрөө шоконд орж байгаа юм чи. Тэгэхээр одоо энэ авж байгаа энэ мэдээлэл энэ бүх зүйл нь ингээд
бэлэн болцсон байгаа энэ хүүхдүүдийг одоо өөрсдийнхөө хичээл рүү, өөрсдийнхөө сургалт руу багш яаж хувирах вэ? Энэ мэдээллийг нь яаж ашиглах вэ? Хайрын хувьд жишээндээ сургалтанд яг ийм бүр давцсан мэдээлэлтэй тий. Тэгвэл тэрийг ингээд цэгцэлж өгмөр санагдаж байгаа тийм хүүхдүүд байна уу? Одоо яг энэ бүхэл хүүхдүүд яг ийм болцсон байгаа. Энэ угаасаа бид нар бүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр л одоо энэ дээр л нөгөө багшийн ирээдүйн гол үүрэг зохилох хаашаагаа явах харагдаад байна л да тий. Тэр олон мэдээллийг хүүхэд ингээд өөрөө олоод авсан байхад багш түүнийг нь цэгцлээд, чиглүүлээд, сортлоод, хаяхыг нь хаяулаад энэ чинь ийм юм байдгийг. Тэр нь тэгдгийн ингэсэн болохоор ингэсэн байна гэдэг ч юм уу. Эсвэл чи наатаа яагаад сонирх уу? Иймэрхүү байдлаар багшийн үүрэг бол зүгээр ингээд янзлал хажууд нь дэмжээл явах юм болоод байна л да тий. Тэгээ бас танаа нэг хүүхдүүдийн нэг иргэжил сонголтыг бас нэг хэлж сонссон шүү дээ. Хоорондоо явж байгаа юм. Тий. Ютубер болно. Бидний үед чинь хүүхдүүд чинь ингээд эмч болно, цагдаа болно гэдэг хэлсэн чинь одоо байхгүй шүү дээ. Тийм юмнууд. Эдийн засагч болно, нэгтлэн болно. Манай ээж намайг тийм болгоорой гэж хэлсэн гэж бид нэр ярьдаг байсан бол одооны хүүхдүүд чинь ямар мэрэгжилтэй болох юм? Ирээдүйд юу хэмээр вэ? Ютубер болно. Тэдэн дагагчтай тим од ютубер болно. Би тим чиглэлээр контент бүтээн гэдэг ч юм уу. Иймэрхүү мөрөөдөл ярьдаг болсон байна хүүхдүүд. Yeah. Баруусаа яагаад чимэг болсон вэ гэдэг. Их өөрхөн хүүхдүүд нөгөө хүүхдүүдийн ирээдүг бодсон. За ирээдүйд ямар мэрэгжил тэгвэл байх бодлоо. Би дотроо тийм бодсон. Өнөө баяж хэлж байхдаас бодлоо бид нар нөгөө мэдээлэлээ зөвхөн сурах бичгээс авдаг байсан гээд. Тэгээ би ч бас өөрийгөө бас нэг хайцангуу задуу үеигөө оруулаад байгаа шүү дээ. Тэгтэл яг би энэ хүүхдүүдийнхаа сурагч насны дээр бага ангид байхдаа манай үед чинь тийм нөгөө нэг тоочтой утас байгаагүй. Тэгэл нөгөө тухайн мэдээллийг ийм зузаан ном уншаал нэг текстбук сурах бичгнээс л авахаас өөр аргагүй байсан байхгүй юу. Тэгээд ингээд мэдрэгчтэй утас гарч ирээд интернет гарч ирээд тэгээд тэр нь ингээ өргөн хэрэглээ болоод тий явтлаа бас нэлээ удсан байхгүй юу. Тэгээ бид нэр 7 дугаар анги ангид байхад чинь бараг амар баян хүүхдүүд л нэг ийм тоочтой утастай Nokia-гийн бид нөгөөдг нь интернет байхгүй зөвхөн мессежлдэг тийм байлаа штэ. Тэгээ мэдээллийг ингээ яаж хайхааж мэдгүй интернет ингээд гинт гарч хэрэглээ болоод өргөн болоод ирсэн чинь өөртөө хэрэгцээтэй мэдээллийг интернетээр ингээд өөртөө оновчтой зөв үг ашиглаад орж авах тийм чадвар суралцлаа бас нэлээд удсан шүү дээ. Тэгтэл одооны хүүхдүүд би баг ингээс ямар нэгэн сэдв гарч ирээд нөгөөтгийнхаа талаар ингээд бид нар ч мэдэхгүй хүүхдүүд мэдэхгүй байхад газ интернетээс Google-аас асуучий гэдэг ингээ хайх гэдэг тэгэхээр хүүхдүүд надад баг үг зааж өгч байгаа шүү. Багш ингэж бичвэл надад чи илүү хурдан гараад ирэх баха. Эсвэл та ингэж шивэд асуугаад үзтээ тэгвэл надад чинь арай өөр талаас нь гаргаж ирэх баха. Тэгэхээр интернетээс мэдээг хайх тийм чадварыг хүүхдүүд зааж өгöd байгаа байхгүй юу? Тэрийг бодоод сая бас шинэ төрөөс суужилаа тэнийг нөгөө номнот мэдээлэл авдаг байсан гэдгсэн чи. Тийм шүү. Зэн яг шүү дээ. За. За би бүрстэ сая яг нэр ингэ хүүхдүүдийнхээ бүр ирээдүйн нөгөө юу мөг ботцсон сочтой мэрэгчлийг за манай ангид нэг юм хүүхдүүд тийм нөгөө математикт аягүй сайн. Тэгээд математикт аягүй сайн. За тэгээд нөгөө мэрэгжил сонголт Монголоо бодвол за математик юу болт юм бэлээ яа тийм бэлээ гэж бодож байгаа. Тэгээд тэр хүүхд маань ингээл амар олон ингээл интернетийн ингээл аягүй олон мэдээлэл аваа математик сайн хүн юу амар хүн болох болмол гэл нөгөө AI маяс асууж масуул ингээл яваад идэгсэн. Тэгээд их хүүхд маань тэгээд бас ингээд нөгөө амар overwhelmed болоод маш олон интернет ч маш бас зөндөө олон мэдээлэл байгаа шүү дээ. Тэгээд тэнгуут л яг тэрэн дээр лөө багшийн чиглэлүүд яг хэрэгтэй болох юм лээ багш. Хүүхд чинь тэгээд лишээ нэг YouTube үзэл, лишээ нэг TikTok үзэл, лишээ нэг ингэж үзэл ингээд яваад яг тэр үед нь багш бас ингээд хүүхдийг чиглүүлээ. За тэгвэл чи зөвхөн математиктай сайн юм эсвэл ямар хичээлдээ сайн тий. За тэгвэл чи ингээд хаан сурах юм Монголоор сурах юм уу эсвэл гадагшаагаар сурах юм уу? За тэгвэл чи математикийг одоо гадагшаагаар сурах юм бол тэгвэл англи хэл дээр тэгвэл бодлого бодож чадах уу ч юм уу ингээд хүүхдүүдээ ингээд хүүхдээс орой. За тэгвэл чи одооноос эхлээд хэрвээ ингээд хатны сургуулиудад ингээд шалгалт өгч байгаа бол тэгвэл тэгвэл
математикаар явах гэж байгаа ялангуяа тэгвэл одоо зөвхөн монгол хэлээр бодлого боддог ш англиараа боддог бол яах вэ? За тэгвэл англи хэлээр ингээ бодлого заадаг чи хэд YouTube олоод ирээрэй гэж гэдэг юм уу? Ингээд бүхэн чиглүүлээд ингээд бас ингээ хүүхдийг бас ингээд нэг амар олон мэдээлэл дундаас аль нь зөв юм бэ? Аль нь за тэгвэл энэ мэдээллүүд дотроос чинь ингээ их сурвалжин тэгвэл энэ амар юм байдаг шүү. Энэ жоохон ингээд хүн одоо ингээ сольж мэддэг юм байна. Юу мэдээллийг сольчиж болдог шүү ч юм чиглүүлэхэд бас ингээд хэрэгтэй байдаг юм шиг санагдав. Ер нь санагдсан. Тэр болгон аав ээжүүд нь бас тэр мэдээллийг эсвэл нөгөө хүүхд чи ер нь бол нэг юм хувийнхаа амийг эхлээд нэг багштайгаа ярьдаг нэг юм биш санагддаг шүү дээ. Нэг юм мэржлээ эхлээ багштай ингээ хэлээд тэгээд нэг юм яг бат болсон үедээ аав ээжтэй ч хэлдэг ч юм уу нэг тиймэрхүү зүйл гардаг учраас яг тэр үед ингээ хүүхдүүд ингээд хүүхд нүүрс чинь хамах юм бол бас нэг олон мэдээлэлээс аль руу чиглэлтэй явахын гэдгийг бас хүүхд заагаад өгчвөл ямар тэрний тулд багш бас өөрөө тэр олон мэдээллийг хаана юу байдгийг юу юм гэдгийг юм бол бас нэг жоохон хумсралдаг байхгүй бол хүүхдүүдээс ер нь бол дандаа л хүүхдүүдээс заалгаас дандаа л бүх юмаа заалгаад идэг тэгэл бас өөрөө бас нэг жоохон ямарч түнхүү бас ажил хүүхдүүд бас амар гаргаж ирдэг дээрээс нь ингээл мэдгүй янз янз ютубер энийг ч таних уу тэрийг ч таних уу гэл тэнд ийм яг тантай ажиллах ийм англи хэл заадаг ийм филиппин багшаа та тэр тантай адилхан та энийг дагааж маач юм ингээл бүр зөвлөмжөд хүртэл янз янз зөвлөмжөд хүртэл амар орж ирдэг тэгэхээр ингээл яалтчгүй ингээд багш болоод тэр хүүхдүүдтэй ингээд яг уусаал яг ингээд өөрийнхөө сонирхоод байгаа ингээд хамт ингээд сонирхол за ерөөсөө тийм хачин ютуб гэж юу эдийн гэдэг юм нэг тиймэрхүү байдлаас биш өө тийм үү энэ ютубер чинь тэгвэл яа гэв чи бас юм жилхэн болох ч юм уу ч юм ингээд хөөх ингээд эргээр ингээд хүлээж аваад ялцдаг байвал энэ бодлон багш нь хэлэхээр бүр ингээд бүр warm up дахиад бүр оруулаад хичээлийнхаа бүр ингээд төлөвлөгөөнд оруулсан юм шүү дээ тэгээд байх юм бол хүүхдүүд багш нарын донд ингээд нээлттэй сайхан гоё ойр татмаа харилцаа усаад хичээл маань гэсэн гоё явах юм болов гэж сайн судлан багш яанаас гоё ойлгож байна. Тэр нь бол яг тийм нөгөө мэдээллийн олон урсгалт нь яг зөв шүү дээ. Яг чиглүүлэгч өөрхийг бол одоо багш нар хүлээж авах гэж тийм үү? Өмнө нь бол нөгөө багш төвтэй сургалтын арга зүйч мэдээж нөгөө багшин заагаал хүүхдүүд намхан сургууль сурсдаг байсан бол одоо бид нар буцаад хүүхдүүдээс сурахын баг цаг үед ирсэн биз дээ. Тэгээд яг л нөгөө нэг насан туршсан хүний, том хүний тэгээд нөгөө тухайн хүүхдийнхаа багш нь гэдэг үүднээс нь тэр хүүхдүүд одоо их тэр үзэж байгаа юм нь тий авж байгаа тэр мэдээлэл нь зөв юм уу буруу юм уу их сурвалжтай юм уу тэр сонирхож байгаа мэрэгчлэн өөртөө өөрийнхөө нуур чадварт нь тохирч юм тохирохгүй байна уу гэх мэтэр энэ багш бол энэ нарийн эдийн процессыг бол маш сайн мэдэрч ойлгож тухайн хүүхдүүдээ зөв замд нь ингээд чиглүүлж өгдөг сая холон багш хэлнэ гараас нь хөтлөөд эсвэл зэрэгцээ талхсан ч игээд болохоор болцсон бидний мэрэгжил бол ингэж ховцож өөрлөгдөхөр болчиход байна шүү дээ. Яг багш чиглүүлэгч гэл өмнө яг яригдчихлээсэн одоо ч гэсэн яригцээр л байгаа л да. Тэг яг нэг чиглүүлэгч нь одоо юуг чиглүүлэх вэ? Тэгээ зөвхөн мэдлэг өгөөд ээж болох нь үү? Эсвэл хүүхдүүдээ тий миний заас нэг л сурах хэрэгтэй гэдэг тийм өнцгөөс хүүхдүүд нэг гişин юм заагаад багштай ингэж хэлээд өнгөө тэнд нэг уурал бухимдаад стресстэй дээдэг хүмүүс ажигладаг. Өөрийг нөгөө нэг чадахгүй гэдэг мэдрэмжийг нөгөөд байгаа учраас багш тэн дээр ингээд бухимдах гэдэг байхгүй. Тэгтэл хүүхд бол хүүхд багш гэдэг чинь насан туршсан хүн дэлхийн хоёрын ялгаа зааг ингээд гаргаж ойлгоо. За эднээс ингээд суралцах хэрэгтэй байна. Цааш нь энэ сурсан мэдсэн зүйлийг дамжуулаад бид нар авч явах хэрэгтэй байна гэдэг ийм нарийн ур чадвар багш нарт нэлээ хэрэг болох нэ цаашлаад. Тэгэхээр одоо бид нар 5 жилийн өмнө жишээ гаргасны хэрэглээ. Одоо тий AI чинь хизээс гарч ирв. AI чинь. За ер нь миний хувьд бол нэг жил 2 жилийн өмнөөс AI гэж бүр ингээл энэ тэмдгүүл нүдэнд бүр тусаад байсан юм жил. 2 жилийн өмнөөс юм болоо Монголд ч тий тэгээд бид нар чинь Монголд амьдардаг тий бас жоохон яг дэлхийн ямар одоо хөгжсөн оронтой яг бас харьцуулах бас хэцүү л дээ мэдээллийг ч юм эсвэл трендийг ер нь бол яг цаг цагаад бүл нийлүүлэхэд бас хэцүү бид нар ч бас нэг хогд амьдардаг хүмүүс гэтэл нэг жил 2 жилийн өмнөөс энд AI гэж харж ирсэн санагдаж байна. За тэгэхээр жилийн өмнөөс бол бүгдийнхөө өөрөө хэлж юмнууд хэлсэн дээ. Олон багш таар яасан юм байна. Тэрнээс хасчихсан. Монголд бас нэг тийм мэдээлэл их хурдан орж ирэх нь хов штэ. Нэг дөнгөж хөгжиж байгаа орооч. Америкт дээр бол 2000-аад онд ороод ирсэн хүмүүс ашиглаад байна. Одоо яг тэгвэл нөгөө бид нар яг хөгжлөн жоохон тийм ч гэсэн одоо AI-ыг ашиглахгүй байгаа улс орн гэж байхгүй үлдэхгүй болсон байна. Боловсролын салбар ингээ ороод ирсэн тий. Хиймэл оюун ухаан баг хичээл заагаа зогссон шүү дээ. Тэгэхээр
За чи 3 жилийн өмнө бол за энэ дөнгөж яг дэлхийн нийтэд эхэлжсэн баг бидний хувьд бол мэдээгүй шин зүйл байсан шүү дээ. Энийг чинж таамаглаагүй, ийм төвшөнд гарч ирнэ шинж бодоогүй. Дахиад 3 жилийн дараа юу ч гарч ирэх бид нар мэдэхгүй шүү. Тэгээд шүү дээ тий. мэрэгжилтийн бүр оргуу авах алга боломж гэж хэлж чадахгүй л дээ. Гэхдээ энэ мэрэгжил маань нэлийн ховсол орох нь өөрчлөгдөх нь тэгэхээр энэ багш гэдэг хүний ур чадвар чинь маш өөр төвшөнд очих гэж юм шүү гэдгийг бид ингээ байнга хэлээл байгаа. Энийг та хүмүүнээс өөрсдөө сонсоо тий. Энэ угаасаа л энэ ховсол ингэж явагдаж байгаа. Тэгэхээр энийг хүлээн зөвшөөрөөд яаж өөрчлөх вэ гэдгийг бас өөрсдөө үзэж байгаа бол багш байгаа бол тий бас сонсоод үзээрэй. Миний мэрэгжил юм. Өөртөө асуулт тавиад үзээрэй тий бас. Миний мэрэгжил 3 жилийн дараа, 5 жилийн дараа, 10 жилийн дараа юу болж өөрчлөгдөх болоо гэдэг дээр. Тэгээ миний яагаад зааж байгаа хүүхдүүд маань яаж өөрчлөгдөх болоо. Би бол өөртөөхөө хүүхдүүдийг хараал гэдэг чинь 3 бага насны 3 хүүхдтэй манай хүүхдүүд чинь аль боёо хүүхдүүд ээ. Тэр хүүхдүүдэд одоо нэг хүмүүсийн нэг юм хандлага харагддаг. Миний үед одоо утсан дээр хүртэл ярихад л миний үед ингээл суугаад хийгээд доктортой суугаад хийгээд болдог байсан. Яадаг байсан ингээл нэг юм сургалтын ялгааг ч юм уу, хөгжлийн ялгааг харуулад миний үед ингэдэг байсан. Одоо энэ хүүхдэд яагаад сурахгүй байгаа? Энэ хүмүүс яагаад урдаас ингээд цор гээд хүн хүндлэхгүй байгаа эднэр гэдэг нэг залуу үе рүүгээ ингээд нэг тэр юуг Дайрдаг. тийм чиглүүлэх нэг юм юмнууд яваад идэг. Тэгээд тэрийг амар дэмжиж идэг байхгүй юу? Яг тэр нь бүр ингээд ил цагаан амар муухай илэрхийлж байвал буруу л та тий. Гэхдээ тэр үеийн хүүхдүүд чинь одоо бидний үед номхон суулгадаг байсан бол багаар энэ хөвсөлчин өөрчлөгдөөд хүүхдүүд багшийнхаа асуултанд нээлттэй хариулж эхэлдэг болж гин гэдэг ч юм уу тий. Яг энэ хөвслийн үед л ийм ялгаатай зүйл гарч байгаа шүү дээ. Хайрын хувьд одоо миний үед байдаг байсан гэдэг хүмүүс. Сайн нэг сувтаа шиг ярээ. За надад яг үндэ бол тэрнтэй холбоотой гэхэр чинь хүүхдүүд нөгөө нэг YouTube Shorts тэгээд нөгөө TikTok-ийн нөгөө нэг юм одоо юм цагийн хувьд ингээд маш юм хурдан өнгөрдөг юм бичлэгүүдийг үзээд идэг шүү дээ. Тэрнээсээ болоод яг ингээд манай за яг нэг 17 8 гараа ингээс дээшээ хүүхдүүд болохоор арай гайгүй нэг юм миний хичээл ингээд цагийн хичээлд бол ингээд суугаад идэв. Яг бяцхан хүүхдүүд маань ингээд нэг юм 5 минутын л нэг юм над руу ингээд харж байгаа. Тэгэл бүндэл өөр тийш хараад яалтчгүй тэрийг би болохоор энэ юутай холбож үзээд байгаа. Бодол байгаа л да энэ нэг юм янз янзын TikTok үздэг, YouTube-ийн Shorts үздэг болохоор ингээд нэг юмд анхаарлаа хандуулах юм багассан. Тэгээд яалтчгүй ингээд бүтэн ингээд үеэрээ ингээд тийм байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд амар хурдан ингээд анхаарлаа сайжирдаг. Амар хурдан ингээд уйдах гэдэг. Яг бол тэдний маань үздэг юмнууд ингээд амар супер ингээд амар гоё эдиттэй гоё бичлэгүүд үзэн ингээд амар сонирхолтой юм янз янзын гоё эдит хийсэн юм гоё юм хадмалаар ингээд урсаж гарсан ингээд зөндөө олон гоё бичлэг үздэг. Тэгтэл нөгөө нэг ангид орж ингүүтэл ингээд амар уйдахтай ингээд багш яриад эсвэл нэг юм ингээд нэг юм ад уян цаасан дээр хоёр угаад хараад өгсөн нэг цаас хараад юм уу эсвэл одоо ингээд хэрглэж байгаа сурах бичгийн тэр нэг гоё интернет очиж үзээд ирэх тийм гоё бичлэгтэй юм гоё үзэмжтэй зүйлүүдийг ингээд авч гарахгүй болохоор ингээд жоохон ингээд уйтгарлаад идэг. Тэнгүүд л ингээд миний ах нэг жоохон хүүхдтэй авдаг нэг юу нь болохоор ингээ харган болохоор за нэг юм хичээлийн дундуур ер нь 3 4 удаа босгоод нэг ингээ сайхан ангийн тавьж сайхан гэж тасгал гэж гүйлгээд үгүй болоод ийм жоох юм бие хөдлөсөн тоглоомтой хөдөлгөөнтэй юм тоглоом энэ төр тоглуулж ээж тэр хүүхдүүдийг явсан уйдаахгүй нэг цагийн турш ингээ байх гэж бас л нэлээ ингээ ер нь зүвдэрдэг. Тэгэхээр тэр одоо энэ альта үеийнхэн маань одоо энэ шинэ үеийн хүүхдүүд маань ер нь бол миний анзаарснаар анхаарал төвлөрөлт жоох ингээд багасаад байгаа юм байна гэж бодлоо. Тэрэнд нь ингээд багц зохицуулаад хөө чи яа нааш харааштай гэх нэг юм уурлал загнаад авахгүйгээр нэг юм смарттэй ухаалаг аргаар нэг хөөрхөн босгоод нэг юм дасгал хөөрхөн дуудуулаад нэг юм дасгал хөдөлгөөн хийлэгчдэг. Тэгээл ингээд ширээ тойруулаад ингээд босгоод нэг тэл хөөрхөн ингээд харилцан яараа хийлгүүдэл босгоод анги тасгал хөдөлгөөн хийлгээд буцаагаад тэр хүүхдүүдийн анхаарлыг ингээд зөөлөн аргаар авах юм аргануудыг л ер нь бол хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн гэхгүй л хөө чи яагаад л дандаа хаашаанаа тий одоо над руу хармаар ч юм жоохон ингээд уур загнаад байдаг хүүхдүүд байна. Угаасаа нэг үздэг хардаг юмнаас өөр болохоор л тэгээд байгаа юм байна гэж ойр дал эхэндээ бол би чи хүүхдүүд натар ус авахгүй. Хөөе наашаа хараач гэж бас болгож л тийм юм анхаар бас үздэг байсан. Одоо тэгээд харин яаж тэгвэл энэ анхаарал төвлөрөл багтаа хүмүүсийг яаж ашиглах вэ гэж бас толгоо ингээд ашиглаад яваал юм. Болон багш маань гоё
Жишээ хэлээрэй. Аха. Тийш үү. Одоо нөгөө Хайбагийн хичээл хэлдэг шиг бидний үед ингээд болдог л байсан. Та нар яачаад байгаа ингээд жоохон давшлаад идэг штеп. Тэр болохоор тэр тухайн үеийнхаа, генерашныхаа тэр цаг үед амьдрал сураад байгаа тэр хүүхдүүдийнхээ онцлогийг л мэдэхгүй л байна л да. Айлва үе ямар онцлогтой үе гэж ингээд хайхад юм бол угаасаа л ингээд богино хугацаанд маш хурдан мэдээллийг хүлээж аваад олон зүйлийг зэрэг амжуулах тийм онцлогтой хүүхдүүд байгаа даа байхгүй юу? Тэгэхээр чин угаасаа ийм онцлогтой хүүхдүүдийг бид нар тийм байсан та нар яахлаараа ийм байдаггүй ингээд чичлээд ах чи үндэ амар утгагүй зүйл ч тий. Бид нар нөгөө англи дээр текст юм уншиж ирсэн чинь нэг юм моторт завны талаар гарсан байхгүй юу? Моторт зав ингээд ухарч явж чаддгүй гэнэ л дээ. Тэгээ ингээд буцаж ирэхэд бол заавалчгүй юм том дугуй тойрог үүсгэж ингээд зөвхөн урагшаа явдаг. Түрээсээ ингээд урагшаа хойшоо үйлдэл хийх чадваргүй байдаг гэдэг. Тэгэхээр одоо ийм моторт завируулж ухраадах гэдэг дайраад байгаатай л адилхан зүйл байгаа даа байхгүй юу? Моторт завж угаасаа ухарч чадахгүй тийм үеийн систем байхгүй юм чинь тэр хүүхд чи яаж ухрах юм бэ? Тийш үү. Тэр угаасаа л тийм богино хугацаанд ингээд бичлэг, шортс энэ төр үзээд мэдээллийг авчих чадвартай хүүхдүүдийг суугаад ном уншаад ноос мэдээллийн ав төвлөрөөд суу гэхий бол тийм үйлдлийн систем нь дайхгүй хүүхдүүд ч угаасаа чадахгүй шүү дээ. Тэгэл тэн дээр л ингээд зөрчилтэй хүмүүсэд байгаа байхгүй. Тэр босор маань мэддэг болоод хайдаг болоод айлхаа үе чинь ийм онцлогтой юм байна. Угаасаа л ийм онцлогтой юм чинь би тэгвэл мэдээлэл өгөхийн тулд энэ онцлогтой хүүхдүүдтэй яаж ажиллах вэ? Гэл бодчихвол уг нь бол амархан л байгаа юм л да. Тэгээ нөгөө хүүхдүүдээ гомдоод уурлаад ч юм уу байх шаардлагач байхгүй л хөрхийн юмтай цаанаасаа л нийгэм нь ийм болоод ингээд ийм өгдөлтөө ийм л орчин гадахад түрүүс одоо бидний өөрсдийнхөө яалаараа эднэр чаддаггүй юм гээл. Тийш яг нэг юу жишээ нэг сургуулийн жишээ нэг ухаадаг улсын хэрэглэх хязгаарлах гад тоочтой тавшлууштай уцтай олъё гэдэг нэг юм өрөөд амжсан байхгүй юу. Тэгээд тэрийг одоо ингэ бодохоор юу гэсэн үг юм бэ чинь хэдгээр зуунд авчих гээд байгаа юм тавшлууштай уц гэдэг чинь энэ угаасаа утаж ухрыг л гэдэг байгаа юм ба штэ тий. Тийм уцны хэрэглэх хязгаарлал гэдэг нь тэр хуучин утсан дээр авчих биш штэ. Тэрийг эцэг эхийн багш нь хүүхдүүд нь ингээд хамтарсан байдлаар ямар арга аргачлалыг гаргаж ирж ингээд зөвхөстэй хэрэглэх үү? Ямар цагт нь хэрэглэхдээ юу арах юм гэдэг чинь тэр тухайн багшийн эсвэл тухайн эцэг эхийн өөрийнх нь одоо шийдэх ёстой зүйл шүү дээ. Яг үндэ тэг хүүхдүүдийг уцаа үзэж гээл шахтагчсан яг үндэ бид нар ч гэсэн уцаа л үзэж байгаа шүү дээ ер нь. Тэгээ өөрсдөө уцаа хүүхдүүд байгаа уцаа л үзэн шүү дээ. Тэгээд эцэг эхийн нүдэн дээр бий гэж тэрийг л дагаж хийн шүү дээ. Тэнгүүтээ тэрнийхээ буруутыг хүүхдүүд болгоод идэг. Гэтэ ганцхан энэ чинь Монголд байгаа асуудал биш те. Ганцхан манай энэ хүүхдүүдэд байгаа асуудал биш шүү дээ. Дэлхийн нийтээр юм өсөн өөрчлөгдөж байгаа. Тэр нэг анхаарал илэрлийн бүр судалгаа байд юм лээ. Гэтэ би тоогийн сайн санахгүй байна. Ямар ч гэсэн 4 секундээр богиносон гэсэн хүүхдүүдийн анхаарал төвлөрөлтийн хугацаа. Яг нөгөө энэ мэдээллийн нэг юм хордон үзэж байгаа энэ мэдээллийн орсгал хүүхдүүдийн анхаарал төвлөрөлт ингээд багасж байгаа юм байна гэх тэр судалгааг нь би уншиж байсан. Гэтэ нөгөө хідээс хід болж ирснийг нь яг санахгүй дараагийн судалгааг нь харж байгаад бас хэлж өгье гэж бодлоо. Нөгөө би зүгээр хаанаас сонсч илээ нэг мэдээлэл гүйлгэж явж байгаа л би сонсч байсан юм. Анхаарал төвлөрөлт нөгөө баг болоод байгаа. Эхлээд нөгөө Instagram, YouTube-ийн шортууд хийх урт хугацаатай байсан шүү дээ. Тэнгүүд л тэр ажиллахгүй байсан учраас хүмүүсийн дундаж нөгөө нэг анхаарал төвлөрөх хугацааг нь олж мэдчихээд тэгээд нөгөө нэг хамгийн багтаа 15 секунд байд юм гээд нөгөө нэг тохиргоо нь 15 секунд тэгээд ийшээгээ байдаг юм билээ. Тэгэхээр тэд нэр ингээд тооцоолоод нөгөө шортсоо нөгөө нэг бид нэг шортс гэдэг хэрэг нэг секундуудын ингээд нөгөө нэг юу гэдэг чинь опшн тийм опшн ч юм уу тийм ийм сонголтууд өгдөг шүү дээ. Тэнгүүд хамгийн доод нь 15 секунд гэдэг. Тэдний нөгөө нэг одоо энэ YouTube-ийн, TikTok-ийн одоо нөгөө цаана байгаа хүмүүсийн гаргаснаар хүн юу н одоо үед асаал байгаа. Гэхдээ хамгийн багадаа 15 секундын минут олччихсан анхаарлаа ингэ өгдөг болчих гэдгийг ингээ тогтоочоод тэрнэр үнслээд ингээ шортсынхаа хугацаанууд ингээ гаргацсан билээ. Гэж би нэг тийм сансан юм. Тэр байж магадгүй. Тэгээд дээрээс нь бас тэгээд нөгөө баццаг шиг хэлснээр менежмент хэлснээр нөгөө хэрэглээг нь хоржин гээд нөгөө утас ерөөсөй байхгүй юм шиг бүр товчлууртай утасны нөгөө бүр хэдэн жилээр нөгөө ухраагаа байгаа нь бүр амар юм бүр ёо тэр бүрнтэй нэг юм мэдтэй юм аа л гэж би бодож байна. Дээрээс нь тэр
бас эцэг эхчүүд маань бас өөрсдөө нөгөө утсан амар тандсан биш. Миний ойр давтал одоо ингээд одоо тэгэл нэлийн одоо настай хүмүүс хүртэл тандсан л явж ихэд ингээд гүнэлтэд ороод ингээд утсан ингээд уухаар тэгээ нөгөө нэг нэлийн нэг юм тэтгэвртэй гарцсан одоо энэ их жах нөгөө өвөө юм та өөдөө дахин гоц өгчээд одоо тэгээ байж гэдэг юм уу тийм яриа бүтэл яваад байдаг. Тэгэхээр хүмүүс маань өөрсдөө насны хүмүүс өөрсдөө тэр нөгөө хэлцэн хэлхлээгээ яаж хийх гэдгийг нөгөө мэдэхгүй байгаа юм л та. Тэгэхээр өөрсдөө бас донцоо учраас нөгөө хүүхдүүд дээрээ туршилт хийцэн товчролтой оц бариулах гэдэг. Юу юм Монгол хүүхдүүд гэхээр товчролтой оц барьдаг байж бас болохгүй шүү дээ. Яагаад гэвэл Монгол хүүхдүүд чинь дэлхийн давсан байгаа юм. Янз янзын улс орны хүүхдүүдтэй өсөлт нь гэсэн чинь ингээд товчролтой оцныг мэдрэхтэй байх юм бол яаж явах юм бэ те? Интернет орчинд тэр утасны хэрэглээ тэр ноутбук, лаптоп бүх юмний хэрэглээ гэрээ өсөлт нь гэхээр чинь ингээд тэрийг харин зөв зохицуулахаас биш одоо тэгэж бүр ингээд хурааж авдаг. Эсвэл нөгөө нэг бүр ингээд юу ч хэрэглүүлдэггүй манай хүүхд ерөөсөө утас хэрэглэхгүй манай хүүхд утас үздэггүй гэл тэрийг амар мундаг гэдэг нэг юм яриад идэг эцэг эхчүүд байдаг. Өдий багаас утас авах утас хэрэглэхэр чи яаж одоо наа хүүхд чинь гэдэг юм уу гэх юм яриануд байдаг. Тэгэхээр энийг хамгийн гол нь смарт шийдэх хэрэгтэй байна л гэж сайрлах. Тэгээд дээрэс нь нөгөө альфа үеийн бас нэг онцлогч нь өөрсдийнхөө нөгөө биеийнхаа одоо юу гэдэг лээ? Өөрсдийнхөө нөгөө бие даасан байдал, шударга ёс гэдэг ч юм уу ингээд өөрийнхөө юм сонголт хийх эрхийг ингээ хамгаалах айгуу сонирхолтой байт юм байна л да. Тийм учраас шууд бойл товчлууртай утас хэрэглүүлнэ гэл утсыг хурааж авч ирсний оронд яагаад бид нар энэ утасны хэрэглээг багасгах гээд байгаа юм бэ? Ямар учраас ийм байгаа юм гэдгийг тайлбарлаад тухайн хүүхдэд ойлгуулчих юм бол илүү бас хурдан шийдэл хүрэх юм болов уу? Тэгэхгүй бол миний саяхны нэг жишээ бас байна л да. Жишээгээд ярий. Кино үзьгээд хичээл дээр уурлаадсан байхгүй. Тэгээд би үгүй гээд. Тэгсэн чинь бүр бухимдаа хэвээр тэр хүндээс сандал дээрээс тонгочоод бүр болдгоо. Тэгэхээр бүр хичээлээ заах гэснээр байлаа. За чи сая миний ингээд асуултанд тэр хүүхэд хариулж байгаа давхар хариулаад орилоод исэн. Тэгээд одоо чи болохоор анхааралтай суuna гэж амласан мөртлөө босоод бүр ингээ гараа явцсан биз дээ. Чи сайн надад миний зөвшөөрлгүйгээр тэр чи би амар гомдсон. Тийм учраас би ингээд кино үзүүлэхгүй, үзүүлмээргүй байна. Тэгсэн чинь нөгөө тонгочод байсан гарууд чинь за гэл амар ойлгоод хичээлдээ буцаагаад оролцоод эхэлсэн шүү дээ. Тэгэхээр дөрөвдүгээр ангийн хүүхдүүдтэй зүгээр ингээд яагаад би кино үзүүлэхгүй байгаагаа ярилцаад ойлгоцсож байгаа юм чинь утас хэрэглээгээ тэгвэл хүмүүс маань яагаад эцэгчүүд маань багш нар маань багасгах гээд байгаа яагаад хорих гээд байгаа гэдгийг хүүхдүүдэд тайлбарлаад өгчих юм бол яагаад гэдэг асуултанд нь хариулаад өгчих юм бол шийдэлд хүрэхэд илүү амар авах та. Тэ гэдэг. Тийш ер нь аль зүйл ер нь тодорхой байж ижил хүнд хүрнэ штэ. Яг ингээд нэг аль ч биш яах гээд байгаа юм чи мэддэхгүй байх ч угаасаа тэрийг ингээд хүүхдүүд та галавтай биш штэ яах гээд байгаа юм бол багш яагаад уралчуу эсвэл яагаад үзүүлэхээ болцсон юм бол ч юм уу тий яагаад миний утсыг ингээд булааж аваад бол миний утсыг яагаад ээж хоёр хориод байгаа юм бол гэдэг юм уу тийм үү одоо нөгөө эрхээ их ярьдаг штэ миний эрхийг яагаад зөрчөөд байна миний яагаад сонголтыг хүндэтгэхгүй байна ийм яриа хүүхдүүд айгүй их ажиглаж байгаа чи би ингэж хүсэж байгаа чинь намайг ингээд хаагаад тах юм богдолдоод тах юм гэхдээ бид нар болохоор зүгээр шаардлага тавьж ингэж хараад байдаг нөгөө хэд маань эрхээ болгож ингэ хараад байдаг хүүхдүүд чинь нөгөө нэг зүгээр нөгөө өөртөө хамааралтай болж байгаа ингээ ямар нэгэн шийдвэр үйл явдал өөрийнх нь хувь нэмэр орчих юм бол тэгж амар бас нэг эсэргүүцээд бас байдгүй л дээ. Одоо бүр энгийн жишээ гэвэл нөгөө нэг энгийн дүрэн байдаг шүү дээ. Энгийн дүрмийг тэгээд ингээд ангийн дүрм юм байна, тийм байна гэж ингээл дар гэл хүүхдүүдээс асуухааргүй ингээл бүгднийг ингээд тавьчихмал тэрийг ингээл багш ч юм уу ингээл тэг хэсэг хүмүүс ингээд тавиал эсвэл ингээл ангид ийм дүрмтэй байна гэвэл бүх ангиудад ингээл хараагаад ингээд тавьчихаар чинь тэрийг ингээд биелүүлэлт нь амар ингээд бодлоо байдаг байхгүй юу. Тэгэхээр ингээд ядаж бүр хамгийн бага жишээ юу вэ? Ангийн дүрмийг те тэр бүх хүүхдүүдийн саналыг аваад ингээд хийчихэр чинь өөрсдийнхөө нөгөө гаргасан шийдвэрийг биелүүлэхдээ илүү нөгөө юм дуртай байдаг.
Тэгэхгүй одоогийн яг одоогийн хүүхдүүд гэл хөшөг шиг одоогийн хүүхдүүд чинь ингээд тэг гэсэн юмыг ингээд бүр ингээд хийх дурггүй яагаад ч юм одоо юунаас болоод чинь тийм ингээд шууд ингээд тулгсан шийдвэрт амар дурггүй. Харин өөрөө гар бие оролцоод тэр нь шийдвэр гаргах юм бол илүү юм дуртай гэдэг. Тэгэхээр яалчгүй сайн олон багш шиг тайлбарлах хэрэгтэй хүүхдүүд яагаад хийж байгаа юм гэдгийг тайлбарлах юм бол бүр ингээд тий туу барьж босоод авахгүй л ахаа л гэж би сая бас тий амьдрал дээр бас тэр ажиглалтаа л байгаа. Сая бас таярыг яриа яаж явах вэ? Өнөөдөр болж байгаа үйл явдлын санаанд ороод ангид нэг хоёр хүүхд жишээ нь маргалцсан талаар ярьжсэн шүү дээ. Тийм. Одоо тэгвэл одоо нөгөө ер нь бол ингээд аль ч газар хаанч те том хүмүүсийн хувьд хүүхдүүдийн хувьд ч үзэл бодол таарахгүй ч юм уу те ямар нэг байдлаар уусаал ялгаатай. Тэр хоорондоо ингээл зөрчил маргаан ч юм уу хоорондоо муудалцахны нэгэ шоглох иймэрхүү асуудал уусаа хаа газар ч гардаг шүү дээ. Манад ярьж гардаг аль ч сургуулиар аль ч ингээд ер нь гараад идэв шүү дээ. Тэгээ ийм үеийг бид нар чинь сая ямар арга хэмжээ авъя гэж ярилцсан гэлээ. Зам багшлаа шилжүүлэх. Яа, бөмбөгийг нь бүтээгээд авлаа. Тий, одоо нөгөө пицч юу яасан шүү дээ. Үлсгүүрээ хоол иддэг. Тэгээ цангахаараа ус уудаг. Яг тэрнтэй адилхан одоо хүүхдийн нөгөө дотоод сэтгэл доторх зүйл нь тавгүй байгаа ч юм уу те хэцүү байгаа ч юм уу эсвэл гэр бүлд нь ямар нэгэн асуудал гараад тэр хүүхдийн тийм уйтгартай ч юм уу гонигтай байхад нь өөрний хүүхд очиж гэлээд ингээд шугал мүлдэх ч юм уу иймэрхүү байдлаар тэр хүүхдүүд ингээд сэтгэлийн хувьд өлссөн үед нь ямар арга хэмжээ авал юм болдог вэ? Сүүлд нэг подкаст бас орог байгаа тийм лайв подкаст гэсэн маш шүү дээ. Урам сэтгэлийг нь урмаар тийжээх. Урагшаа хөдлөх хүчийг нь нөгөх бензин хийж өгөх арга байгаад байгаа тий. Одоо Ямар ч байгаа хүнд нэг хэсэндээ хоолыг нь өгж байгаа бол юм байна л да. Сэтгэлийг нь хоолж байгаа. бид нар бол сэтгэлийг нь бас хоолж өгөх хэрэгтэй. Бидний ер нь багш нарын бас нэг яг ингээд чухал мэдих сурах хэрэгтэй чадвар хүүхдүүдийнхээ одоо тархийн за яг эрдэм мэдлэгээр дүүргэж जैन тий ээж аав нэгээд өмсөж өгчээд өгч जैन тэгээд сэтгэлийн холдог юм зүйл бас хэрэгтэй байна. Яалтчгүй ингээл сайн нөгөө урам гэдэг шинээр ярих юм бол магтаал дургүй хүн гэж байдаг шүү дээ ер нь тий. Эдрэг ч гэсэн ингээл магтвал одоо бид гурав ингээл вебинар хийж хахад энэ комментээр ингээл магтаад орж ирэл би тавьдаа баярлалаа ингээд дотроо хүрэл хэрэгтэй юм байна гэдэг. Тэндээс ингээ хөөх гоцгүй шүү дээ. Тийм. Багш чинь бас нэг ийм бас санаа байдаг болох юм. Нөгөө сэтгэлийн тижээнэ гэдэг чинь юу гэсэн бид нар чи ямар сэтгэл төвчнөр юм уу гэж бас хэл хүмүүс гадшгал. Гэхдээ сэтгэл гэдэг зүйл чинь тарихтай холбоотой. Сэтгэл гэдэг зүйлийг тарих боловсруулж гаргаж байгаа. Тэгэхээр тарих гэдэг чинь юу вэ? Тарих бид нар чинь нөгөө тархинд нь юм хийх гэдэг байгаа шүү дээ. Хүмүүсийнхээ тархинд нь хоосон тарихтай гэдэг чинь нөгөө тархинд нь юм хийх гэдэг байгаа. Тэгэхээр та тэр мэдлэгийг бүхийн тулд тэр хүүхдийн сэтгэл зүйн байдлыг ойлгох хэрэгтэй. 50 сэтгэл зүйд оруулах хэрэгтэй. Тэгжээж таны өгөөд байгаа тэр мэдлэгийг бүх тарих руугаа хийнэ гэдэг юм бас бид хоёр бид хоёрын подкаст нэрс зөндөө олон тийм орцож исэн хүмүүс бас ингэ хэлээл хэлээд тэгэхээр нөгөө яг саяны хэлдгээр тэр хүүхд одоо саяны манай дээр гарсан жишээ болоод энийг шоглосон жишээ байгаа бас зөндөө олон жишээнүүд ер нь бол тэгэл гараал хийдэг хүүхдүүд л хаан тэгэл ингээл болохгүй бүтэхгүй юмыг бас гаргано энэ тийм тэгээд энийг шоглосон тэгэл тэр эсвэл тэр хүүхд нь ингээл маш хүн дээр хүлээж авдаг өөрийнхөө сэтгэл зүгээсээ болоод хүн дээр хүлээгээд авчдаг тэгэл очиод ингээл тэр хүн дээр хүлээж авсан сэтгэл зүгээ гэр бүлийнх нь яг тэр сэтгэл зүг нь хамтны мэдрээд ингээд ороод ингээд бөө юм болдог ороод ирдэг тэгэхээр энэ дээр баш яаж ажиллах вэ нөгөө хүүхдийн загнаад байх юм уу яагаад байх юм те эсвэл ингээд нөгөө одоо нөгөө шоглоосон хүүхдийг барьж аваад та өө чи юм ингээд ах юм уу гэл тэгэхээр бас ингээд бас багш нөгөө хүүхдийн сэтгэл зүг ойлгодог дээрээс нь жинхэнэ нэр одоо янз янзын сэтгэл зүйн байдал байгаа зөндөө нэг ангид болоод бүх хүүхдүүд баяр хүртэ байхгүй тэгээд янз янзын газраас ирж байгаа янз янзын сэтгэл зүйтэй ийм орчнуудаас ирж байгаа тэгээд тэр бүх хүүхдүүд юм сэтгэл зүйн ингээд тайвшруулдаг хичээлдээ бэлтгэхийн тулд жинхэнэ нэрээ болохгүй байгаа хүүхэд нь жинхэнэ хоол бензин өгнө гэснээрээ вау бензин өгөх тийм хэрэгтэй болоод бид нарт зөвхөн мэдлэг олохоос гадна нэг маш олон тийм скилөө чадваруудаас нэг маш их хэрэгтэй болж байгаа.
За би болохоор одоо юм цаг маань нэлээд өгсөн байна хоёроо. Вау. Яриандаа халаад ерөөсө цагаа анзаарах. Яна. Нэг цаг Чи минь маань цонгочих уу? үргэлжлэлийг ойрогоос гэдэг шиг дараагийн дугаараас насаарай. Дараагийн вебинараас Тийм тий өнөөдөр ингээд бүгдээрээ гоё шинэ үеийн хүүхдүүд маань ямар төвшөнд байгаа юм. Энэ нөхцөл байдалд одоо багш бид нар яаж өөрчлөх ёстой юм бэ? Одоо хамгийн сүүлийн жишээ маань бүр үнэхээр гайхалтай шүү дээ. Хүүхдийн одоо сэтгэлийг хоолно гэдгээр баг энэ үгийг энэ зарим хүмүүс л анх удаа сонсч байж магадгүй. Сэтгэл хоолно гэж юу гэдэг ингээд ихтэл тэр хүүхдийн ингээд сэтгэлийн яг энэ амар амгалан тайван ийм нөхцөлтэй тэр хүний тархин илүү сайн ажиллана, илүү сайн мэдээллийг хүлээж авна. Тэгээ сурах чадвар нь илүү өндөр бид. За тэгээ хоорондоо гарч байгаа тэр маргаан зөрчилдөө ч гэсэн ер нь бол тий яг л нөгөө судаач шиг хэлсэн гэр бүлээсээ ямар уушнаас ямар хүүхдүүд ирж байгаа бид нар мэдэхгүй. Тэгээ тухайн цаг нөхцөлөд тааруулаад багш өөрөө тэр хүүхдийн сэтгэл санааг нь ойлгоод үнэхээр тийм дэмжлэг тусалж хэрэгтэй байвал тэр жоохон урам дутцсан явж ивэл тэр үгийг ингээд олоод хэлждэг. Ийм мэдрэмжтэй, ийм ур чадвартай багш болж хөгжих ёстой байна, хувьсаж өөрчлөгдөх ёстой байна. Энэ талын мэдлэг ур чадвараа илүү сайжруулах ёстой юм байна шүү гэдэг санааг бас өргөхийг хүссэн байгаа. За таны хувьд бас өнөөдрийнхөө вебинарыг дүгнж хэлээд тэгээд гурлаа. Вебинараа тусгая. олон багшаас ирлээ. Микийг би их авч ийна ер нь. Хүмүүс миний хоолоос залхсан байх вэ? Юу яриад байгаа юм? Амар таарч утсан байгаа. Тэгэхээр юу яадаг штий. Сургал вебинар гэхээр хүмүүс ийм лекц хүлээгээд идэг. Тэ. Дээрээс нь манай Монголын нөхцөлд бол оноол тэр нэг юм том мэдлэг дээр айгүйх төвлөрөөд байдаг. Сурах бичгийг нь агуулгын хүртэл айгүй хүнд амар олон зүйлийг багтаацсан байгаа гэдэг. Гэтэл өнөөдөр бас тийм биш. Энгийн маш амархан үрсийн амьдралд тохиолж байгаа жишээг ашиглаад бид нар бас хөнгөн амттай гоё яриаг хийж чадсан байхаа гэж бодож байна. Тэгээд яг одоо шинэ үе, шинэ салхиар дамжуулаад шинэ намтыг, шинэ жимсийг, шинэ үнэрийг мэдэрч сурцгаая. Уршаа юмар байна. Хойшоогоо биш уршаа явцгаая. Тэстэй дур зоргоороо нөгөө ийм тайван орчинд сайхан яриа өрнөлөө. Тэний багштай буцаагаад мэдхийн үгүй. Баярлалаа. За яг тийм улан багшийн хэлгээр ингээд вебинар ч юм уу ингээд янз бүрийн багш нарын ийм уулзалт семинар ингээд болонгууд ингээд заавал ингээд бүх юмыг мэддэг тийм доктор, профессор одоо тэдэн жилийн туршлагатай тийм гэх юм том хүмүүсийн яриаг ингээд би танаас сонсдог байсан. Тэгээд бас энэ вебинарыг ч гэсэн эхлүүлж байхдаа би ч одоо тийм мундаг хүн биш дээ. Одоо юугаа ярина яана энийг гэдээ маш их ингээд зовж исэн. Тэгээд ингээд л бас өгүүлээс юм лээ. Одоо тэр том хүмүүсийн ингээд юм сонсоод байдаг. Яг өмнө ингээд тэрийг ингээд нэг микро ингээд төвшин ингээд авч өөрөө яг хичээл заадаг анги дээр авч наахад ихэд бас хэцүү байдаг гэсэн. Тэгэхээр бас одоо холон багш батцэг менежер бид гурийн одоо тийм хичээлээ заагаа явж байгаа энгийн одоо бас шинхэн юм багш нарын ярианд одоо жинхэнэ одоо тулгарч байгаа асуудал манаас ижилхэн байгаа учраас бас зовлон нэгтэй учраас тийм эндээс бас гоё шийдлүүдийг олж харсан байгаа гэж бас яаж чинь дээрээс нь одоо ингээд нөгөө бид нөгөө хүүхдүүдийн нэг яаж өөрчлөгдөж байгааг нь одоо ингээд 2025 оноос хойш хүрч байгаа хүүхдүүд чинь нөгөө альфа биш бета гэдэг нэг шинэ үе гарч ирэх гээд ингээд байж ирэхээр бид ингээд шинэ үеийн цаашаа ингээд маш олон ийм шал өөр юм хүүхдүүд бас одоо тийм 25 оноос өөр одоо төрж байгаа хүмүүс бас ямар бас тийм ийм янз янзын онцлогтой хүмүүс гарах юм мэдхгүй л юм. Тэгэхээр ийм ингээд шинэ үед одоо бий болж юм. Тэгэхээр багш гэдэг хүн зөвхөн ингээд мэдлэг төгөөдөг биш тийм зөвхөн ингээд нэг самрын өмнө зогсдог тийм багш биш одоо багш байх нь одоо бас юм юуг болж штэ зах зээлгүй баг болох гээд тийм тэгэхээр та яаж өөрчлөгдөх юм бэ? Яаж энэ бүхнийг эхлээд яаж өөрөө хүлээн зөвшөөрөх юм те? Эхлээд тийм хүүхдүүд өөрчлөгдөж байгаа гэдгийг хамгийн эхлээд өөрөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. За тэгвэл эндээ би яаж төгсөж ажиллах вэ гэж бид нарт бас хийх ажил маш их байна. Уншиж сонсгол маш их байна. Тэгэхээр багш нар маань ингээд тасралтгүй гоё хөгждөг байгаараа л гэж хэлээ да. За баярлалаа. За. Хэл.
Зүгээр ээ, таны хоолыг сонсъё. Би юм одоо яхаа бэ л да. Чи хэлэхэд үлдсэн юм байвал хэлчих. Болсноо. Тийм үү? Тийм Аха. дараагийн вебинараас хэлсэн Би зүйлийг яг өргөжлүүлье. цацсноо. Аха. Тэгээд сувтаа агш хэлсэн шиг онл практик. Ер нь бол онл сайн нөгөө нэг лекц семинар гэхээрээ ингээл профессорууд гарч ирээд тэгдэг ингэдэг гэдэг онл заадаг гэд тэгсэн чинь анх нөгөө өөрийнхөө багш болж исэн үеэ санаад байна л да. Хамгийн анхныхаа жилиг 10 их сургууль бол ерөөсөө онлцаа шүү дээ. Бүгдийн сэтгэл судлал, темперамент тэр ийм арга зүгээр тэгж заана. Одоо тэр station rotation гэдэг ч юм уу дандаа юм арга онол байгаад идэг. Тийм мэдлэгээр ингээд яг ажлын байран дээр, халуун тогоон дээр нь ороод ирсэн чинь яг тэр Монгол хүүхдүүдэд те яаж харилцаж байгааг Монгол багш нар ярьж байгаа жишээ ерөөсөө байдгүй юм байна. Хүн болгон онл ярьдаг. Надад тэгтэл онл хэрэггүй байж тээ. Надад яг тэр ангид тэр 40 минутанд яг тэр хүүхдтэй багш яаж харилцаад байгаа юм. Яаж тэрнийг учир нь уурлаад байгаа хүүхдийн аргыг олоод байгаа юм гэдэг ч юм уу тийм практик айгүй хэрэгтэй байдаг. Гэтэл тийм мэдээлэл олдохгүй хаашаа чарсан онол нөгөө кейк хийх аргачлал байдаг шүү дээ. 2 халбаг давс хийгээд нэг чимэх сахар хийгээд гэдэг шиг. Гэтэл нэг чимэх сахар гэдэг чинь яг үнэндээ тэр уурлаад байгаа хүүхдэд хэрэгтэй зүйл юм уу, үгүй юм уу мэддэхгүй тий. Тэгэхээр ийм практик ярьдаг багш нар олон багасаа гэж бодож байна. Тухайн үед бас хэцүү л байсан. Тэгэл бор зүрхээрээ л дайрдаг байсан да. Тэрийгэ бодоод арай бас хуалцмаар санагдлаа. Айгу ганцаардсан мэдрэмжтэй л байдаг байсан. Хаашаа чарсан онол. Шинэ үеийн багш нар чинь тий илүү смарт ажиллах хэрэг бас гарч иж штэ. Тэр замыг дүтлээ. Одоо яг тэр нэг ганцаарддаг байсан. Эсвэл тэр нөгөө яг онлоо яаж практик болгох вэ гэдэг зүйлийг яг тэр шийдэл бол хэцүү штэ. Бид нар бол онлыг эзэмшсэн байгаа. Тэгэж онлыг бол бүр ингээ хайж байгаа биш. Бид нар онлоо эзэмшсэн. Тэрийг яаж практик дээр буулгах вэ гэдэг чинь яг тэр хоорондын зааг тэрийг ингээ даван тулах тэр хооронд арга туршлага хоримтлол гэдэг чинь бас их амар цаг хугацааг авдаг шүү дээ. Одоо шинэ үеийнхээ одоо энэ Z үеийнхэн маань ч гэсэн илүү их болог смарт байгаа байх. Тэгэхээр энэ үеийг алгацаад одоо энэ практик ярьж байгаа энэ ярианаас те илүү одоо өөртөө хэрэгтэй зүйлийг ингээ шингээж аваад за энэ замыг тэгвэл ингэж төтлөх боломжтой юм байна гэдэг зүйлийг ч гэсэн олж харж байгаа хаа гэж яг их найдаж байна. Залуу ээж аавд эцэг эхчүүд ч гэсэн байгаа шүү дээ. Одоо яг л бидний бүтээгдэхүүн гэдэг чинь тэр үний хүүхдүүд байгаа. Тэр хүүхдүүд маань гэртээ ч гэсэн ялгаагүй бас л яг тэр сургууль дээр нэг гэртээ нэг өөр ингэж байхгүй шүү дээ. Яг л тэр тухайн үеийн хүүхдүүд ямар онцлогтой байна. Гэр орноо яг л тийм хэвээрээ л байгаа. Тэр ээж аавд маань ч гэсэн сонсоод миний хүүхд ийм онцлогтой юм байна шүү дээ гэдгийг ядаж мэдээд аваад хүмүүжлийн хангалттай хүртэл те ашиглаад онцлогийг таньж мэдчих юм бол илүү хэрэгтэй ахаа гэж бодож байна. За тэгээд гайхалтай вебинарыг цаг гаруй хугацаанд ингээ хамтарч хийсэн хоёр багштай маш их баярлалаа. Дараа Баярлалаа. уулзъя. Баяртай. Баярлалаа.